Манай гариг ертөнцийн 7 тэрбум гаруй хүн амын талаас илүү хувь нь ирээдүйд амьдралын эзэд болох бяцхан хүүхдүүд. Бид тэднийг эрүүл сарвал өсч төрнөөсэй гэж цаг үргэлж хүсэх боловч харамсалтай нь тэгж чаддаггүй. Ядуурл, дайн дажин, өлсүүлэн, байгалийн гамшиг гээд олон хэцүү зүйл бийч бас яг эцэг их томчууд та бидний хариуцлагагүйгээс болж бяцхан үрс маань өдөр бүр осол гэмтэлд өртөж байгаа нь үнэхээр харамсалтай. Бид 0-5 настай дүүнэрийг хинд үлдээж байна вэ? Хин харж байна тэднийг? Энд цугласан охид өвгүүд их чухал сэдвээр ярилцаж байна. Дүү нараа хэрхэн яаж осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тухай бие биенийхээ санаа бодлыг анхааралтай сонслоо. Харамсалтай осол гэмтэл түлэгдлийн тухай олон жишээ баримт татан ярьлаа. Би болохоор багтаа амар их түлэгдчихсэн. Тийм жоохон бахт наваад ээж авахаараа хэлэхгүй болохоор агаад тэгээд амар их түлэгдчихсэн гэсэн. Үлгийдэг гэж жоохон юм чи 3 цагтайсан. Тэгээд үлгийдэг гэж камераар ордог үзчихсэн. Тэгсэн чи ингээл төсгийгээл нэг юм байцсан. Яана гэж явцсан чи нэг ингээд үлгийтэйгоо ингээд ан дээрээ сарцсан. Тэгээ амаа ингээд уурчихсан. Дүүнэрийн маань амьдралд болно. Ер нь ирээдүйд нь бити том хар том сорийг бити үлдээгээч гэж уриалж байна. Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар эндэж байгаа хүүхдийн тоо дэлхийн хэмжээнд 1990 онд 12 сая байсан бол 2012 онд 6.6 сая болон буурчээ. Гэсэн хэдий ч 2015 он гэхэд тэгээс 5 насны хүүхдийн урьдчилан сэргийлж болох эндэгдлийг 3.2-оор бууруулах шаардлагатай байна. Нялхсан эндэгдэл 1000 амьд төрөлтөд нийслэлд 18, аймгийн төвд 31, сумын төвд 37 байхад хөдөөд 54 оногдож байгаа бол 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд нийслэлд 21, аймгийн төвд 38, сумын төвд 46 байхад хөдөөд 72 гэсэн судалгааны дүнгээс харахад бид алхам бүртээ бяцхан үрсийн аюул ослоос хамгаалах шаардлагатай байна. Үүндээ бидний өдөр тутмын яарсан, давчидсан, болгоомжгүй, хайхрамжгүй болон хууль дүрм сахиагүй амьдралаас болж гэмтэж, бэртэж түлэгдсэн бяцхан үрс өвчнөдөн шаналн өдөр хоногийг арай ятан өнгөрөөж байгааг харахад үнэхээр аимшигтай. Тухайлбал улсдаа ганц байдаг түлэнхийн үндэсний төвлөлд гэхэд он гарснаас хойш 32 нас баралт бүртгэгдснээс 28 тохиолдол нь тэгээс 5 насны хүүхдүүд байжээ. Үнэн дээр та бидний буруутай, анхаарал сэрэмжгүй байдал, урьдчилан сэргийлж болох осол гэмтлийн улмаас олон хүүхэд энэ амьдралаас инээж баясган бүхэл гомдолж амжилгүй буцаад явж байна. Бид яагаад болцсон бэ? Намайг нөгөө эргээд хаашаа юм авах оронд орилол авцсан. Тэгээ юу илээ гэсэн чинь нөгөө менежерээ тоогоо туусаа ингэж унгаагаад тэгээ дээрээс нүр ингэ унтсан. Хажуу талаас нөгөө тоогоо туусна гэж юу яагаад урсаад тэгээд ар нуруу ингээ гартаага ингээ түлэгдсэн. Нилээ юу л түлэгдсэн. Талбай ихтэй түлэгдэлтэй ингээ тэгэл энэ нүүд ирэмхийн завталгуул хүүхд чинь түлэгдчих тийм билээ шүү дээ. Ахуйн нөхцөлд тохиолж байгаа тэмдэглүүд нь бол нэлээд их байгаа. Тэр нь бол эцсийн хөшөөдийн одоо болгоомжгүй байдлаас холцол үүсэж байгаа. Бага насны одоо доод нь одоо 6 сартаа 3 сартаа хүүхд төлөгдөж шийдээ. Сүүлд 12 онотой хүүхд ерж төлөгдөж имчилгээ хийгээд хараад явсан байх жишээтэй. Гайг үзээд эргээд харах хооронд тэр нэг ширээн дээр байгаа усыг татах жишээтэй. Тэг хажууд нь тавьсан байгаа тогоо тоолор гүйжрээд орох жишээтэй. Тийм л нэг тэр агшимтл ерөөсөө нэг надад ослчин тохиолддог учраас тэр ослыг л зайлуулахгүй бол хүүхдийг ичний хараад яваа. Тийм болгоомжтой аюулгүй байдлын бас тэр ондод нөхцөлийг бүрдүүлж ажиллаж амьдрах хэрэгтэй байна л да. Тэгэл эцэг эхчүүдтэй хэлэхэд тэгэл хүүхдүүд ч сайн харахгүй бол энэ өстө нэрээ амьдрал тамлагддаг юм билээ хүүхд. Та бидний хайхрамжгүй, санамсаргүй алдаа чухам юунд хүргэдгийг харж байна. Ийм явдал зүүдэндэж битгий үзэгдээсэ гэж бодохоор аимшигт явдлууд гарсаар л байх уу? Та яг одоо нэг бодож үзээрэй. Үр хүүхдийн аюул ослоос хамгаалж сэрэмжлээрэй. Бага насны хүүхдүүдийг осол гэмтэлд өртөж болзошгүй газраар хараа хяналтгүй явуулахгүй байх. Харах хөнгүүгээр гертэн цоожилж орохгүй байх. Цахилгаан тогоо, халуун цай хоол, том амсартай сав, ус буцалгагч, тесэрч дэлбэрэх бодис, цахилгааны тогтой залгуур уртсгагчийг хүүхдийн гар хүрэх газар байрлуулахгүй байх. Халтаргаа гулгаа ихтэй гуламжаар хүүхдийг заавал хөдөлж явах. Хүүхдийг хүүхдээр нь харуулахгүй байхыг анхааруулж байна. Гадаа гүйж явж байгаа дэрс хурдтай машин ирээл машин жолооч согтуу.
Тэгэл ирсэн хурдтай ирэлдэг ирсэн. Нүдэр мөх хооронд л ирсэн. Хар зогсож байгаа л хүүхдэд тэмдэглэсэн. Юу ч хийж чадаагүй ирсэн. Хөдөлж амжиг багт л ирсэн. Хөлн тасраад унтсан байсан. Хөлн ирсэн ямар ч эвлүүлэх боломж авахгүй яссан махан тасраад үүрээд ирч болсон. Хүүхдийг аваа болцсон одоос гараас гарцсан гэж хэлж болдгоо юм. Байнга л анхааруулж хэлж яахгүй бол одоо л нэрээс дэжи тэнгэр хол доош газар хатуу яаж хөлөө зөөж явж байгаа ерөөсөө мэдгүй өөрөө гэж мэдгүй. Одоо минь хөө хооштой яаж амьдрах яах юм мэдгүй. Эдгээр олон гэмтлийн шалтгаанаас болоод 0-5 насны хүүхэд багчууд маань насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу болж байна. Хооштой эцэг эхчүүдэд анхааруулж хэлэхэд 0-5 насны хүүхдүүддээ анхаарал халамжаа цаг тутам тавьж байгаа ч гэж анхааруулж хэлмээр байна. Нийт одоо гэмтэж осолдож байгаа хүүхдүүдийн 60% нь гэр орондоо үүнд нэрвэгдэг бол за үүнээс удамж талбай зам дээр 24% нь хөдөөхээр 22% гэсэн статистикийн тоо өрөмд гарсан байна. Дуудлага аваад очиход бол маш харамсалтай байдаг. Яагаад гэвэл 0-5 насны хүүхэд бол гэмтсэн тохиолдолд хавчигдсан, за дарагдсан, машинаа шидэгдсэн тийм байдалтай байдаг. Энэ хорвоод бүрэн бүтэн эрүүл сарвал ирсэн бяцхан үрсийн та бид өдөр бүр цаг минут хорон мөч алдалгүйгээр осол гэмтлээс хамгаалах нь хамгийн чухал болжээ. 2012 оны 2 дугаар улирлын байдлаар манай улсад 92 хүүхэд осол гэмтэлд өртсөн байна. Үүнээс 23 нь зам тээврийн осолд өртсөн бол гэртээ галд халуун цайнд түлэгдсэн хүүхдүүдийн тоо өмнөх жилийнхээс 2% өсжээ. Эцэг их асран хамгаалагч цаашлаад төр засаг энэ асуудлыг бодлогын хүрээнд онцгой анхаарч төрөөс хүүхдэд зориулж байгаа төсвийн хэмжээг нэмэгдүүлэх цаг нь болжээ. За энэ чиглэлд бол хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас бид хүүхдийн одоо дээд язгуур эрх ашгийг дээдэлсэн, хүүхдийн эрхт нийцсэн олон улсын жишгт мөн нийцүүлэн одоо хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг шинжилэн найруулж байна. Мөн одоо тусдаа хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болохоор ажил хэсэг гарan одоо ажиллаж эхэлсэн байгаа. За мөн одоо энэ хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах энэ асуудал бол зөвхөн нэг яам газрын асуудал биш. Энэ бол салбар дундын уялдаа холбоог хангасан төрийн бүх байгууллагууд анхаарлаа хандуулах, мөн эцэг эхчүүд өөрөө бас энд хариуцлагатай хандах ийм чухал асуудал байна. Манай улсад цэцэрлэг хүрэлцээгүй улмаас тэгээс та хүртэлх насны нийт хүүхдийн 23.4% гэртээ үлдэж байна. Тэдний ихэнх нь гэртээ ганцаараа цоожлогддог бол 10 хүртэлх насны хүүхдүүд дүүнрээ харах нь илбэг болжээ. Ээж аав нь танихгүй хүнд итгэж ямар ч хууль эрх зүйн зохицуулалтгүйгээр бяцхан үрсийн өгч харуулдаг. Энэ бүхэн гэм зэмгүй хүүхэд нас эрэмдэг зэрэмдэг болохын бас нэг нөхцөл шалтгаан болсоор. За бид энэ арга замыг бол хүүхд харах үйлчилгээ, өдөр өнжүүлэх төвүүд, байгууллагын дээрэгдэх цэцэрлэг, за бичиг цэцэрлэгүүдээр бол одоо өнөөдрийн энэ цэцэрлэгийн орчныг бол орлож болох юм аа гэд энэ хуулиа батлуулахаар улсын их хурлд өргөн барьчаад байгаа. За бидний зүгээс өргөн бариад байгаа хүүхд харах үйлчилгээний тухай хууль маань энэ намрын чуулганаар ороод батлагдаж чадах юм бол 2014 оноос эхлэн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа нийт 80,000 гаруй хүүхдийн маань ихэнх нь ямар ч байсан төрөл бүрийн үйлчилгээнд хамрагдаж хараа хяналттай болж чадах юм аа. Бид маш чухал асуудлын талаар цөөн хэдхэн минут ярьлаа. Бодох, хийх юм их байна. Хамгийн гол нь бяцхан үрс маань эрүүл, инх тух усан төрнөж байвал та бидний амьдрал жаргал дүүрэн байна. Эцэг их байхын учир их бий. Шинэ хүн хорвоод мэндэллээ. Эмээ өвөө ах дүү нар нь энэ шинэ хүнийг сэтгэл догдлон хүлээж суусан мэдээж. Хүүхэд бол хүн төрлөختний хайр инрэл бас үргэлжлэл. Хүүхэд энэ хорвоод аав ээж ахан дүүс цаашлаад нийгмийн бүхий л халамж хайранд умбаж өсөх хэрэгтэй бяцхан хаан. Бид бяцхан үрсдэн ирээдүйн сайн сайхан бүхнийг бүрэн бүтэн цогцлоожих үүрэгтэй хүмүүс. Тийм учраас тэднийг эрүүл сарвал хүн болгож өсгөхийн төлөө цаг минут алдалгүй анхаарал сэрэмжтэй байх ёстой. Осол гэмтлээс бүрэн дүүрэн урьдчилан сэргийлэх ёстой. Ингэж гэмээр бид ирээдүйн хойчийнхоо өмнө нүүр бардан зогсох учиртай. Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар хүүхэд гэмтэх энд их ёсгүй.